нэг одоо сонсголын чиний яриаг өгч байгаа. Уул юм яриаг өгч байгаа. Би бол ихэд за ингээд ямар яд ингээд танилцуулчаа дараа нь утам надад дахиад явуулсан. Тэгээд чи энэ саксофон бизнес авах юм гээд дараа нь дараа л ирчих. За сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. За түрүү подкастынхаа дараагийн дугаарыг хийхэд Сэлэн аймгийн Мандалсан буюу Зүүн хараагч жагаа найзгаа дээр явж байна. Одоогоо цай. За зэн үү. Одын замын гэж подкастны бригад. Ярианы юутай хүн юм шүү. За энэ замда альчаар сайхан тавтаасаа яваад ирсэн. Сайн сууж гинөө. Хоёр хүн явж байгаа юм уу? Хэлэх нэ. Яасан. Нөгөө хүн яасан. Цагийн он. Ажилтаа гинэ. Бичлэгээ юм. За. Тоодог. За. Сайхан. Чинь бараг зам. Одоо бараг зам боллоо да. Танаа ишиж бараг зам болсон. Тэгж байгаа би бүр бас юу асуугүй. Ойр тийш шиг гарсан. Тэгээд заавал миний асуултыг. Тэгээ би чинь дараагийн танаа улсаа одоо ингээд гинэ юм ярьж би баг байхгүй. Би яг ингээд авахгүй. Би эндээс нэг асууж шүү дээ. Тэгээд болно. Нэг асуулт гэдэг. Өдрийн мэнд. За өнөөдөр Сэлэн аймаг Мандал сумаас жагаа дахныхаа урлан дээр ирээд танилцж байна. Өнөөдрийн подкастаар жагаа дахныхаа бүтээл урлангийн талаар танилцуулъя. За жагаа маань өөрийнхөө талаар төвчгөн танилцуулаа шүү дээ. Тэгээд яагаад утга хийдэг болчихоо энэ хэр удаа хугацаанд хийж байна. За би болохоор Мандал сумын за одоо Зүүн хараагийн уугал хэлхэн байна. Тэгээд мааман жаргалсан гэдэг. За тэгээд утга уурлаад ерөнхийдөө нэг 5 жил болж байна доо. Сүүлийн нэг 5 жил энэ утга гэдэг зүйлтэй хобби болгоод хөгжүүлээд өөрийнхөө төвшөнд тэгээд юм суралцаад л явж байна да. За ер нь утга бол яг хоббигоор л хийж суруу эсвэл одоо ажлын шаардлага ямар Чи ер нь одоо яг хожинка хобби гэж явж байгаа. Анх бол бас нэг юм сэлэм хийдэг байсан. Сэлэм хийдэг байж байгаа. Тэгээд найз нөхдүүдийнхаа бас нэг гоё дэмжлэгээр тийм ээ. Тэгээд ингээд энэ утга гэдэг салбар руу орсон. Тэгээд одоо бол яг сайхан хобби болгоод өөрийгөө хөгжүүлээд ингээд явж байгаа. за утга уурлахад ер нь одоо багш гэж байна эсвэл өөрөө одоо бичлэг хараад ийгээс Тийм анх бол бас нэг бичлэг хараад одоо YouTube гэж нэг бас нэг YouTube багш юм. бас нэг багш болгоод тэгээд бас дээрэс нь одоо манай талигаач утга уурлаач дахин хангал хоос хайгаа бас нэг холбогдоод тийм ээ. Тэгээ бас нэг сайхан харамгүй сайхан өөрийнхөө мэддэг чаддаг зүйлүүдээ бас зөвлөж амьд зүрэн бахта ингэж сайхан байсан. Тэгээд тэр үнийхээ бас нэг зөвлөж исэн юмнуудыг бас яг энэ утга уурлалынхаа салбар дээр өөрийнхөө хөгжүүлэх юм дээр бас нэмэр болгоод тийм ээ. Тэгээд одоо ингэж явж байна. за ган бэлтцийн үед яаж байна? Бэлтцийн хувьд бол ерөнхийдөө нэг 2 төрлийн гангарыг одоохондоо яг бариад явж байгаа. Тэр 440-ийн VJ10 Дамаск болон Дамаск VJ10 зүрх хүчтэй ам буюу Дамаск гангаар одоо яг ерөнхийдөө утга 440-ийн юм тий. 440 ам бэлтцээр одоо үйлдвэрийн 100% хаталт боловсруулалттай нэм гангаар л одоо утгануудаа хийж байна. Тэгээ яг захиалгаар бол хүмүүс системийн төрлийн ган ч юм уу тийм ээ. Одоо энэ өөр дэшиг ахтуулахтай гангуудаар захиалгаар хийлгээд ингээд бас нэг захиалгач авалт төр хийгээл явчих. Жагаагийн маань ихтэй энэ гангуудаа их гоё өнгөлөөд байх шүү дээ. Олноо толин жагаа хэмээн нэр суун төгсөн байлээ шүү дээ. Тийм толин жагаа гэж нэрийг чинь манай бахны утга уурлаач залуу байгаа. Төшгөө хар гэдэг. Төшгөө маань л намайг толин жагаа гэдэг анх нэрийдсэн байдаг. Тэгээд яг хоо толин гэдэг маань болохоор энэ 440 хангийнхаа бас нэг давуу талыг бас гарах гэж бас нэг жоох ингэж үзэж байгаа. Хором яг одоо зөндөртэй учраас тийм ээ. Ахтуулгаар бол нэг хатуулгатай гангуудын ер нь хатуулгаар бол нэг алтан дундчил Хиттэй нэр хатуул. нэг 57-8-тай. Тий 57-8-тай. Ер нь хэрэглээний утганд бол Тий яг өдөртөлм яг миний л яг хувийн бодол шүү. Монголчуудын яг сайхан өдөртөлмийн хэрэглээнд бол
ерөнхийдөө бас жоохон нийцж байна л гэж бодоод байна. Утга ирэхэд хэзээ нэгэн цагт бас нэг ирээ алдсан тийм ээ. Тэгээд буцаад ирэхэд арай жоохон төхөн юм уу. За ган бэлдэц юм байна. Ишний материал яаж сонголт байна? Ишний материалууд бол ер нь гаднаас оруулж ирж байна да. Тэгэл ерөнхийдөө хотны деталь болгоно л ер нь гаднаас орж байгаа. Одоо ишний арын түрүү ч юм уу тийм ээ. Энэ ишний болт ч юм уу. За тэгээд хотны ишний материалууд бол G10, за скул оруулах тех бокси ч юм уу тийм ээ. За нэг сайхан Мянмар зонтон мод ч юм уу. За энэ хос байна бас. Энэ Крэлж ус. Өнгөр стаблицгээд соролцсон дуржуулсан байна. Дуржуулсан тийм хос ч байна. Тэгээд тэгээд нэг гоё чимгэлгээд явал тэгээд бас нэг хин шахмал оюунууд ч юм уу тийм ээ. Шахмал яс ч юм уу тийм ээ. Ингээ хийгээд бас нэг хүнийхээ бас нэг захиалж байгаа хүмүүс бас нэг өөрөө ямар гоё өнгөнд дуртай байна тийм ээ. Яг сонголтоор нь за ийм баг хоёр төрлийн гам байна. За ийм ишний материалууд байгаа гэх чинь тэгэл ингээл явж байна да. Авчрах юм уу. хөөгийн нас өөрөө хийгээд өгч байна тийм ерөнхийдөө одоо өөрөө нөгөө хөдөө оромт байдаг болохоор нөгөө захиалагчтай болохоор яг л гарт нэг л нэг иш тишгээ явуулахгүйгээр тийм ээ. Яг л гарт нэг бэлэн бүтээгдэхүүн өгөх гэдэг яг бэлэн бүтээгдэхүүнийг л яг хэрэглэхэд яг бэлэн бүтээгдэхүүн гаргахын төлөө ингээд нэг хуу мөгийн хөтөл өөрөө хийгээд за тэгээ магадгүй бас нэг хоргын тавьж чадахгүй жоохон утга ирэх жоохон марах хүнд нь бол ядаж нэг ихэд нэг стандарт торгын ирийн тавиад өгч жишээ ч юм уу тийм ээ. Тэгээд ингээд сайхан хавчуурахтай тэгээд нэг өснийхэн зүйлтэй нэг сайхан хангалттай элбэг хийгээд хөчүүл гэж бодоод нэг өөрийнхөө хэмжээнд л ийм хуу хийдэг. Юу нь бүх утга эртээ ирж гин гэж ойлгож байна зөв үү те? Тийм ерөнхийдөө бүх утгнууд л ер нь баг хэрэглэгчдийн маань гар дээр ер нь эртээ очино да. Ер нь дэлхийн юмд ч тийм байдаг. Тийм эртээ. Яг би нөгөө яагаад ингэж суудаг юм гэхэлэр над дээр эргүү юм хийцэн мөртлөө эргүү утганд аягүй хэрж исэн л та. Тэгээд эрдүүлэх гэсэн юм аа гэх. Тэр аягүй дутагдaltaй нөгөө хэрэглэгч талтай. Эргүү юм орч одоо хүн юу ихтэй. Тэгээд манай дарахчул одоо яагаад тэр эргүү утга хийж өгөөд идийг би бас ойлгохгүй. Тэр ихтэй юу баха нэлээд нэхэн үйт юм эсвэл тэ. Одоо бол харцсан байгаа. Энэ бүгд ирлээд байна. Тэгэхээр бас давуу тал нь тийм байна. Одоо ч гэсэн ер нь байна лээ. Над дээр бас тийм үү. Тий, эргүү утгнууд барьж ирж байгаа хүмүүс ер нь жилд нэг 2-3 ирдэг. Энийг ирлүүлэх. Тэгээд яагаад наа хийж гисэн үнээр ирлүүлдэг юм бэ гэхэлэр анаас эргүү өгсөн гэдэг байна. Яг тэр бас зарим жон цэрлэх маягийн юмнууд байдаг. бас байж байна. Тий, тэр хүний онцлогдол баг. Тэрээс ирж чадахгүй жиж байх. Зүгээр тийм уцаж шалтгаан байгаа болоод тэгсэн ба. Яг жагаагийн маань давуу тал нь бол ерөөсөө яг эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчд өгөөд хувьтай бүхэнтэйгээ эртээ хэрэглэхэд бэлэн яг л нөгөө бүтээгдэхүүн ирж штэ тий. Тэгэхээр хэрэглэн яг л бэлэн л очиж ил гэсэн. Тэгээ нөгөө захиал ерөнхийдөө голдоо захиалгаа нөгөө хийдэг болохоор нөгөө тухайн нөгөө хэрэглэгчээ бас сайхан асуугаа хоорондоо харьцаа тийм ээ. Утга хэрэглэхдээ хэрэг утга эргүү явуулж болно. За үнэхээр утга хэрэглэж чадахгүй бол эхний ээлжийн сайхан стандарт сайхан торгын ярийн тавиад өгч болно. Тэгээд өөрөө цаашаа сайхан хөтлөөд аваад явж болно гэдэг ингээд сайхан стандарт. Одоо бас тэгээд ингээд нөгөө сүлжээ хөгжсөн болохоор шууд видео кол хийгээд фотос ч юм уу өөр хөдөө оруулах хаанаас бол хаанаас сайхан бичдэг. хамгийн гол нь одоо хаанаас өөртөө ч холбогдож чадах хүн авч. Ер нь бас дотооддоо гэхээсээ бас гадаад бас хүмүүс холбоо Америк ч юм уу тэгээд Солонгос ч юм уу эсвэл одоо Нидерландаас ч юм уу тийм ээ. Яг үндснийхээ хийцгийг ч юм уу тийм одоо яг нэг агуулсан тийм хин захиалж авч Монгол хүмүүс тийм Монгол хүмүүс наашаа явах гэж байгаа хүнтэй ингээд нөгөөд явуулчих авчруулах гэж байгаа маа ч юм уу тийм ээ. Тэгээд сайхан ерөнхийдөө бол гадаад руу Монгол загварын утгнууд бол их захиалгаар хийгддэг. Энэ загвар хотоор нь орчин цагийн гадагшаа захиалга бол энэ хийцлэр нь явж ирсэн юм шүү дээ тийм. Дийлэнх. Одоо бас нэг утгуурлаад яг энэ сайхан утгуурлаад эхлэхдээ нэг 5 жилийн дотор ер нь нэг захиалагч ер нь хэр зэрэг яаж ийнэ гэдээ бодоод үзэхлээр дийлэнх нь л ер нь гадагшаа явж байгаа утгнууд бол энэ Монгол загварын орчин цагийн Монгол загварын л утга. Одоо гадаад байгаа монголчууд бас нэг тий яг л нөгөө үндснийхээ хасармагаас тий. Тэндээс бол ийм утга болтохгүй шүү дээ. Өөр загварын утга бол нэг Монгол загвар. Тий өдөртгийн ийм хэрэглээний утга бол гадаад бол байгаа зөндөл байгаа юм чинь. За ер нь хамгийн жижигхэн утга ямар утга хэмжээтэй утга хийчихв. Хамгийн жижигхэн утга Говинхон тийм 93 санчтай. 93 санчтай, нэг иш нэг 10 санчтай тийм мүлзүүрийн утганаас ахуулаад
93 гэж ийм хэн ийштэй ийм хэл юм болох гэдэг шүү тийм үү? Тий. Одоо баг энэ 9 л багтахаар. Энэ чи өөрөө баг 16 см шүү дээ. Аа. Тийм. За хамгийн том утга. За хамгийн том утга гэвэл за саяхан нэг утга хийсэндээ хэд орчим? 90 бүр 25 см эртээ их гарын Монгол утга. Монгол загвар утга гэсэн. 90 25 см иш бүр 20 см-тай. За тэгээ хуутайгаа нийлээд бүр 50 см. Баг сэлэм юм. Тийм тохоор энэ. За 50 см маань өөрөө болохоор бүр чи ийм том утгаар яах гэж байгаа юм бэ гэхээр ахаа би өөрөө бүр аягүй өндөр хүн байгаа маа. Бараг 2 м шахуу тийм өндөр хүн байгаа. Сагс тоглодог ийм тамирчин байна тийм тамирчин захиалж ирсэн. Тэр яг бидний нөгөө Монгол ахчуултаа уулзаад ингээд ярьж байгаа давуу тал нь өөрийнхөө хэрэглээнд тааруулаад урт богино хэмжээгээ захиалаад ингээд утга хийн гэдэг чинь хамгийн зөв сонголт болчиход байгаа юм л та. А зүгээр дэлгүүрээс ч юм уу одоо нэг утга авлаа гэхлээр бас яг тэр хүний хэрэгцээ таарч юм уу гэдэг бас хэцүү. Тэгэхээр өөрийнхөө хүссэн хэмжээгээр хийлгэн гэдэг нь өөрөөсөө маш том давуу тал болчиход байна. Тэгээд нөгөө үнэхээр бүр нөгөө бүр огт баг ата утга барьж үзээгүй хүн юм хүн байгаамаа гэдэг ингээд захиалга орж ирж байгаа. Тэгэхээр одоо утгаа яаж хэмжээгээ мэдэхгүй байна. Яаж тааруулах уу гэхээр за ядаж л нэг 30 см-ийн төмөр шугам байгаа. 30 см-ийн төмөр шугамыг ингээд утгаас нь ингээд атгаад ингээд үдтэй тэгэхэд нэг ядаж нэг баримжаа гараад ирэндээ гэдэг. Тэгж зөвлөө өгдөг. Зарим хүмүүс тэгдэг те. Бүр 3 см-ийн өр хүнтэй. Тэнд өөрөө болохоор юм багцаах. Наа чи мангар өргөн штэ гэхээр тийм байна гэх. Тэгээд нөгөө төмөр шугам маань өөрөө яг нөгөө хам болохоор гацрын хам өргөн болохоор 3 см. Тэгээд 30 см-ийн төмөр шугам ингээд бариад ичихлээ. Яахгүй бас ер нь бол ингээд барихад л мэдрэмж авах гэдэг шүү дээ тий. За нэг ийм багцааны тийм ингээд байх юм байна. Миний захиалах цаа хэмжээний ийм байна гэдэг багцаа харах гэдэг тий. Тэгээ бас дээрээс нь бас нэг өөрөө бас нэг жоохон зөвлөгөө өгөө. За нэг хөдөө гадаа авч явах гэж байгаа бол бас нэг ер нь 13 см эртээ утга бол ер нь хэдэл нэг сархан алтан дунд хэмжээ. Ер нь юунд л хэрэгэлсэн тийм ээ. Жижиг сажиг чуя ер нь тэгээд нэг хүний мэдээж нэг сайхан хөдөө гадаа явна. Нэг сайхан махш логтлоо тэгэхээр хүний хажууд нэг найх хурдан гарч ирээд бас тийм ээ шилдээд тийм. Тэгэхээр бас өөдөөс нь бас нэг захиалагчтай бас нэг жоохон тийм зөвлөгөөнүүдийг бас өгчвөл бас зүгээр. Тийм тэр ч одоо нөгөө дархан утга уурлаачаас авах давуу тал чинь тэр биш тийм захиалаад зөвлөгөө аваад ийм байвал юм тийм. За ер нь хутаг захиалга ер нь нэг хутгийн дунджаар хэр хугацаанд хийж байгаа шүү вэ? Багцаа дундч ер нь яг нарийн биш. Тийм ерөнхийдөө бол нэг 2-3 өдөр зарцуулна. Тэгээд өөрөөс надаас бас шалтгааллахгүй бас зүйлүүд өссөн шүү дээ. Тог мог тасрах ч юм уу. За мэдээж нөгөө захиалж байгаа хүмүүс маань ийш тийшээ явах гад яарат ч юм уу тийм ээ. Тийм болохоор болж л үйл ер нь хутгын бас нэг сайхан хутгын шиг төрөх шиг гаргаад өгчих гэсэн бодолтой л тохирсон зүйл байна тийм. Мэдээж тохирсон захиалгал юм чинь. Тухайн захиалагчтай өдөр хоногоос тохироод авчна. Тэгээд тохирсон хугацаанд нь бас нэг хитэр өглөхгүй хүн шиг мэдээж тэр хүний цаг хугацаа бол надад бол алт гэж бодож явдсан. Тэгэл болж өгвөл нэг захиалсан хугацаанаас нэг хоцроогоо тахгүй. Тэр хүн чинь бас яах гэж болно шүү дээ тийм ээ. Хоног хугацаанд авахчаад ийш тийшээ явах гэж болно. Виза авсан гадаашаа явах гэж хийж болно тийм ээ. За ер нь захиалсан хотгонууд дотроос хамгийн тийм сонирхолтой за нэг ийм загвар л ер нь их хэцүү хийгдсэн дээ ч гэдэг юм уу тийм загвар утга байна одоо удаан хугацаа авсан ч гэдэг юм уу тий. Бас л нэг саяхандаа ер нь би бол одоо ер нь өдөр тутмын юм энгийн хэрэглээ өдөө гадаа авчих загварууд л ер нь хэд голтой хийдэг. Тэгээд сая нэг Америкаас бас нэг ах холбогдсон. Ийм төслийн утга хийдэг гэдэг. За. Тийм. Одоо дагер. Тийм. Монголоор төслийн утга. Төслийн утганы нэг захиалга авчихсан. Тэгээд би ерөөсөө хийж үзээгүй. Ерөөсөө амьдралдаа энэ утга хийж ингэснээс хойш тийм дагер буюу хоёр талтай эртээ тийм төслийн утга ерөөсөө хийж үзэг. Тэрэн дээр бас нэг жоохон толгой бодсон яаж хийх вэ? Мэдээж одоо тэр Америк хаалгаа Америкт байгаа нэг утганд очсон. За утгаацсан үндэ бас нэг сэтгэл ханамж нь бас нэг тийм ээ 100 байх шаардлагатай. Тэгээд хоёр талаасаа бас нэг үнтэйгээ бас нэг холбож байгаа ярьж өөрж байгаа.
зураг хөргийг бас зам иймэрхүү багцааны утга байл гээд зураг хөргийг ингэж авч байгаа. Тэгж байгаа нэг жичлэг утгыг нэг хийсэн. Тэр л бас нэг жоохон хугацаа бас авч үзэндээ бас сонирхолтой. Тий. Шинжлэх юм чинь тий. Шинжлэх тийм утга хийсэн. Шинжлэх гэснээс ер нь одоо нөгөө зарим гангууд хотгонууд ингэдэг шамд ер нь тийм тохиолдсон. Одоо ингэ хотго хийгээд явчихад хотго тэгж ярьдсан бил хотго өөрөө хэлбэрээ олдог гэж. Тэгээд одоо юу гэдэг чинь өөрийн анхны бодсон загвараас нь жоохон өөр болдог. Өөрөө эвдрээч юм. Тэгээд тэр зассан юм тэр хотгондоо бүр илүү данчтай гоё болчихдог. Тийм тохиолдол тохиолдсон. За тэрний өөрөө чинь бодсноос өөр болоо явчихдаг. Эвдрээч юм уу гэх юм байна. Миний хувьд л бүр тэгж нэг холборсон юм бол байхгүй. Барьсандаа ерөөсөө миний байгаа загвар юм. Тий. Ерөөсөө байгаа. Аних олон загвар. Хувьсгүй нь шүү дээ тий. Яг мэдээж бас нэг захиалагч хүмүүс за нэг иймэрхүү загварын утга хэрэгтэй байна гэдэг бол за магадгүй энд одоо төвч юм одоо энэ дээрээс өөрөө сонирхож байгаа загвараа утгыг ингээд над руу ингээд зургийг явуулцгаа би зургийг өөрөөр сонирхож байгаа загварыг харьяа. Үнэхээр тэгээд бас нэг усны тус чиг юм уу биш юм аа гэхэд бас нэлээд хүлээд өгч. Ерөнхийдөө л ер нь миний энэ ер нь хийцэл ер нь баг л анх хийж гиснээс хойш явж байгаа загвар да. Яг утга захиалж байгаа хүнд бол яг өөрийнх нь бас нэг призм таалагдж байгаа юмд таавал бас өөрчлөлт болно. Тэр бол тухайн үед л тэгэхээр эсвэл яг ингээд нийтж явж байгаа юм бол тийм. Тэрэн дээрээс бас нэг ярих юм бол энэ одоо орчин цагийн Монгол загварын шулуун загварын утга байгаа. Тэгээд сүүлдээ Монгол загварын утга гэхээр нөгөө хувилтай Монгол утга бол ерөнхийдөө хувилтай. Би бол ерөөсөө тийм хувилгүй дандаа юм өнгө талаад. Энэ утгнууд жижигч бай, дундынч бай, юм утгадагч бай. Тийм хувилгүй явуулах нь жоохон бүрээд талтай байна уу? Бүрээд тал руу би бол бас тэгж бас бодоогүй. Тийм үү? Тэгж би бол бас тэгж бодлоо. Яагаад тэгж бодоогүй гэхээр энэ Монгол загварын утга маань ер нь ихтэй нууц өгсөн дээр л цагаан сараар сайхан тавигдсан залан тийм. Тэгэхээр сайхан утга энэ сайхан хөнгөлт талхаа болохоор нэгдүгээр гоё нөгөө тургын гоё чамил та ингээд гоё нарийн төсөлттэй гэсэн нарийн төсөлттэй. Тэгээд бас утганы ангийн зузаан байна. Ангийн зузаан болохоор дандаа 5 мм-ээс гардаг. За бүр жижигхэн мөлжүүр гэвэл нэг 4 мм-тэй 3 мм-ийн зузаан. Ер нь ихэнхдээ юм дандаа 5 мм-ээс гардаг. Яагаад 5 мм-ээс гардаг вэ гэхээр Өтөдөг утганы талхаа болохоор хөнгөлт талхаа. Гоё харагдсан. Илүү гоё харагдсан тий. Мөр сайхан зузаан. Одоо нөгөө ясаатай. Нуус сайтай утганы. Сайхан монголчууд бол бас муухай үзэн штэ утга. Хөшин юм хамаагүй хөшин тийм ээ. Мөр зузаан байна. Мөр сайхан зузаантай. Тэгээд бас энэ талгааны нөгөө юу гоё харагдсан. Нарийн ган дээрээс нэг ган дээрээс арай жоох юу харагдсан. Тий. Тэгээд сайхан хөнгөлт талгаа. Тэгээд нөгөө загвар гаргахад бас дайггүй. Яаж л яаж загвар гаргах гэсэн нөгөө тухайн хүний захиалагчсан хамаарах тийм ээ. Тэгэхээр би энэ 5 мм зузаантай ган дээр утгыг ихт маш их дуртай. Тэгээд одоо 90-50%-аас уршаагаар жоохон богдор байна. Ер нь бол мөрөөр бол юм зүсэл гэж байхгүй шүү дээ. Тэгээд тэр бол утганы шин сайхан тагш. Ер нь бол хийцний онцлогч нь бүх төр талтай байна тийм биш үү? Дундын утгач бай жижиг. Одоо мөлжүүр гэвэл яг л энэ загвараа тэгэхээр жижигсэн явж гэсэн. Одоо жишээлбэл энэ ихтэл 9 санж гантай, за нэг 11 санжтай. Тэр нэг ингэ бариад нэг юм ихт. Харин төхөн юм болов л гэж өөрийгөө хата барьж үзэж байгаа тэгэл. За энд бас нэг